Жагсаалт цуглаан гэж ер нь юу вэ? Яахлаараа хүмүүс жагсаж цугладаг вэ гэсэн ойлголт манайханд ер нь огт байхгүй юм шиг санагддаг. Тийм ч учраас за энэ бол тэрний жагсаал шүү. Тэр бол харин нөгөө хэний жагсаал юм гинлээ хэмээн тэнэгцээр дотроо хуваагдаж хүчээ сарниулаад байгаа нь анзаарагддаг. Бүр жагсаалд ирсэн нэгнийг хөөж тууж мангартна гэж уг нь бол жагсаал цуглаан гэдэг чинь хэдий ч нэ олуулаа болно. Төдий ч нэ хүчтэй болж хохирол хорогдолгүйгээр зоригтой хүрдэг жамтай юм шүү дээ. Учир иймээс жагсаал цуглааны тухайд өөрийн ойлголтоо тайлбарлахыг оролдъё. Юуны өмнө жагсаал цуглаан гэдэг бол ямар нэг субъектыг айлган занал хийлэх хэлбэр юм. Энэ бол батлагдсан угтгун. Хар яриагаар орчуулбал баг дарвалзаарай та нар. Арыг нь даах бай. Болохгүй бол дараагийн удаа буусам хутгаж яттай ирэн шүү гэсэн сануулга юм л да. Үүгээрээ жагсаал цуглаан гэдэг бол ямарваа үүмэн самооны постэр промо урьдчилан сануулга гэсэн үг юм шүү дээ. Тэгээд бодож үзэхээр аль болох олуулаа болж явах ёстой байгаа биз. Үүнийхээ тулд байж болох бүхэл аргыг хэрэглэх ёстой юмаа гэдгийг ууг нь тэнэг хүн боловч ойлгох хэдий ч дэлхий дээр зөвхөн монголчууд бид ягаад ч юм үүнийг бүр огт ойлгодоггүй. Оны өмнө хойно улсын жагсаалуудыг харж байхад залуучууд нь тэр жагсаалаа бүр өмчлөөд авчихсан дэмчгээр ирсэн хүмүүсийг чи яв та зайл та нараас болж манай жагсаал муухай харагдаад байна гэх маягтай юм донгосолдоод эхэлж байгаа юм. Ингэж жагсдаг юм гэж юу н хаа байх вэ? Дэлхийн хаан ч ийм марцсан тэнэг мунхаг жагсагчд байдаггүй. Угтаан бол тэднийг зориод ирсэн хэнийг боловч хадаг дэлгэн тосож явахаар үл бором эрээгүүгэн ч болов араас нь хөөж очоод ятаж гойж ухуулан синхруулж авчираад эгнээгээ тэлэх ёстой юм л да. Гэвч манай мунхаггүй тарин жагсаалаа ховчилж авчихад хав ойрынхноо хөөгөөд эхэлдэг гэж байгаа. Ямар хулгай ихийн тулд бусдаас нуугдаж байгаа биш тийм марцсан юм гэж хаа байх вэ? Ийм тэнэг жагсаалыг зөвхөн Монголд л харж болно. Ийм ч учраас сүүлийн хэдэн жагсаал зоригдоо хүрч чадалгүй замхарлаа. Тэрийг нь ч мангарууд овжин ашиглаж тэр нөгөө хэн бол тэрний хүн байсан байх шүү. Нөгөө ажнаа хурц өнөө Женко тэс очин мөнгө тараасан байна. Энэ бол жагсаал биш тиймээс хүчингүү гэж өмүүлээд ганцаар нь ачиж баривчилж байцааж мохоогод эхэлж байгаа юм. Үүнд нь итгэсэн нөгөө мунхаг жагсагчид маань яг юуны төлөө жагсаж цуглаж байгаач таг мартаж аваад хоорондоо хэрэлдэж алцаад эхлэн шүү дээ навш гэж. Хэлэхэд ч үг хайрын санагдаж аргаа авардаг болоод байгаа юм да ийм тохиолдол. Ер нь бол мөнгө тараасан мөнгөөр жагссан байлаа гэхэд буруудах юмгүй санагдана. Угаасаа мөнгө өгөл жагсаад өгье гэж байгаа бол тийм байдалд оруулсан төр засгийн буруу шүү дээ. Энэ засаг төр тэгтэл нь ядуурлсан байна шүү дээ. Тийм болохоор мөнгө тараасан үгэнд хамаагүй хүн зугуулсан сануулга өгч чадсан ийм л баймаар юм. Шуудхан хэлэхэд нөө наадмаас эхлээд л Монголын жагсаал цуглаанууд бусдаас тодорч од болох гэсэн хэдэн тэнэг сапчакуудын балгаар үн хүндээ алдчихсан хэргэлдээ. Түүнээс хойш нөөвар ажиллаа битгий нүүрсний хулгайчийг заарл гихчлэн хичнээн жагсаал цуглаан болов да. Бүгд яг л нэг форматаар бутарч энэ бол захиалгатай жагсаал байлаа. Тэдэнд мөнгө тараасан байжээ гэсэн хий хоосон үлгэр зохигдож аль аль нь амжилтанд хүрэлгүй замхарлаа. Юу ч хэлэхдээ ингэж тарж бутрах тусам жагсаал цуглаан гэдэг чинь айдас хөөдөс биш доог дохуу доромжлол басамжлал болоод байгаа одоо ухаармаар юм да. Яг зүгээр ганцхан жишээ хэлэхэд Исүхэ Баатарын хүү Тэмүүжин чухал наашаа гэснийг нь тас тэрвэрч цаашаа гэснийг нь зад аргадан байж цэрэг суглуулж аваад их Монгол улсыг байгуулсан түүх бидэнд билээхэн байна. Бүр нарийн яриул 1204 онд таргуудаа хэрэлдэг тайчуудаа тулцсан 13 хүрээний тулааны үеэр Тэмүүжингийн хүзүүг хорвон шархтуулж амийг нь авангаа алдсан бисүүдийн 6 дайчин хожимын алдарт зэв жанжин болон төгсөрч алтан улсын армийг буцагж хүчлүүгийг устган хар хятааныг эзлэн хоризм улсыг хаг зусан мөшгөж явсаар хааныг нь өхөлж аваад улмаар бүр Орос Кавказыг төвөөж Европыг сандрахсан алдар суугаа өнөөдрийг хүртэл мандуулсаар яваг бодоод үз. Ингээд бодвол наашаа гэснийг нь бүхэл цаашаа гэснийг ч аргадаж байж амжилтанд хүрдэг. Бүр дайсантайгаач эвлэрч байж ялдаг атал эсэргээрээ наашаагаа дэрснийг нь цаашаа зайлаагээд бахарч одоо тэгээд гуйлгачнаараа үлдэхээс ч яах вэ? Товчхондоо үүнийг л өгүүлэх гэсэн юм. Нэгдэж чадахгүй бол амжилт үгүй, амжилт үгүй бол амьдрал үгүй, амьдрал үгүй бол улс гүрэн гэж бас үгүй. Үүнийг л ойлгомоор юм. Харин үүнийг ойлгоод авчихсан оюун эрдэнэ жишээ нь ямар амжилттай явж байгааг хар. Сумын төвд гачгаар хийж байсан тэр хүн яг л дээр харгаар Монголын энэ цаг үеийн бүхэл жагсаал цуглааны нэр хүндийг газарт булшилж аваад одоо зөвхөн өөрийнх нь сандал суудлыг хамгаалж агсаагүй бол ямар ч жагсаал цуглаан мөнгөөр явагдгаа гэх ойлголтыг нийгэм бүр инсталдаад суулгачихлаа л да. Өөрөөр хэлбэл оюун эрдний төлөө жагссан бол жагсаал цуглаан мөнгө гэж үзнэ. Үгүй бол үүмэн самун гаргасан тооцогдно хэмээгийн бичигдээгүй хууль батлуулчихад байгааг харахгүй байна гэж үү? Ухтаан бол оюун эрдний философи нь нэг намынхаа хулгайч нарт миний хэлснээр өгөө бол нүүрсний хулгай хөгжлийн банкны хэрэгт холбогдож аваад ард түмний дайсанд тооцогдсон л философи юм шүү дээ. Ийм л хялбархан эдгтэй ганц муу мафчны эсрэг үндснээрээ нэгдэд тэмцэж чадахгүй болохоор өчтөр уржигдрын жагсагчид та нар хүртэх ёстойгоо л хүртэж хогчно гэж хэлмээр санагдаад байгаа юм. Гэвч яг хөө ямар ч муу юм төгсгөл гэж байдаг хон энэ бүх хур хотгосон новшийн бантангууд нь төгсгөлдөө хүрэх нь хүрнэ. Тэр цагт харин юугаар төгсхийг таашгүй. Ийм л байна да жагсаал өмчлөх шалдан банднаар минь. Жагсаал цуглаан гэдэг бол хэн нэгний өмч бишээ. Олон нийтийн хөдөлгөөн гэдгийг л одоо ойлго. Түүнд дайсан чинь оролцож болно. Гол нь зорилгодоо л хүрэх. Түүнийхээ дараа чинийг минийг танах манах гэх ёстой. Жагсаал цуглааны үндсэн философи ердөө л энэ юм. Өөр хэлэх юм олдохгүй байна.